Ардчилсан нам нь Монгол улсын тусгаар тогтнол үндэсний эрх ашиг, үндсэн хуульд ардчлалаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам байхаа тодорхойлж, үзэл баримтлалаа шинжилэн баталлаа. Шинжилэн баталсан үзэл баримтлал нь цаашид ардчилсан намын хөгжлийн бодлогын суурь болж явахыг ажлын хэсгийнхэн хэлж байсан юм а. Ингэснээр сонгогчдод таалагдах гэж бус баруун төвийн хандлагаар хөгжлийн зургаа тодорхойлж, урт хугацааны тогтвортой бодлогыг явуулах боломж бүрдэнэ гэдгийг онцолж байна. Өнөөдөр авчсан намын энэ үзэл баримттай баталж байгаа энэ процесс бол яг нийгмийн энэ олон иргэдийн хүсэж байгаа хүслийг хангах энэ торгон мөчтөр энэ үзэл баримт маань тодорхой баталгаа гарч ирж байна. Яг бол баруун төвийн үзэл баримт гэж бол сая энэ итгэгч нар маань дурдж байна. Монгол улсын үндэсний эрх ашиг, үндэсний суурь хөгжлийн бодлогоо энэ бол маш зөв томьёолсон. Энэ нийслэл гарах зоригийг улс төрчийн хувьд улс төрийн намд урам өгж төвчээр бэлгэлж маргааш энэ төлөө итгэл найдварыг хичээдэг нэг зүйл бол бид олоолаа байна гэж зогсох биш. Манай дараа хамгийн хүчтэй юм гэж итгэх биш. Эсвэл бид мөнгөө бүгдийг шийднэ гэж муухайлах биш. Тэр бүгдийг нэгтгэх үзэл санааны тухай яриа. Улс төрийн өрсөлдөөн болж бишээ сөртийг туулах хүмүүс өөрчлөлтийг урам зориг төвчээр үтгэл хэрэгтэй. Энийг урт хугацаанд тогтвортой өгдөг нэг зүйл бол үзэл баримт. Тэр намын философи, тэр намын үнэт зүйл, тэр намын зарчим. Манай нам шинжилсэн үзэл баримтлалаа 9 дугаар их хурлаараа баталгаажуулсан. Тэгээ орон даяар одоо танилцуулах аяны нэгт хийж аваад маш баяртай байна. Үнэхээр одоо нам маань шинжлэгдэж байна. Одоо энэ бол зөвхөн манай намын гишүүдийн биш. Улс орны нийт иргэдийн эрх ашигын төлөө шинжил байсан гэж үзэж байна. 1990 оноос эхлээд энэ анхны барьцаанд гэдгийг би анхны Монголоор одоо анхны анхнаас эхлээд дэмжижсэн. Одооний үзэл баримтлал шинжилж байгаа гэдэг учир нь одоо хойч үеийн залуучуудаа өв залгамжлаад би одоо энэтэй бол үзэл баримтаараа гэж арчлалын төлөө явж байгаа надад сайхан бахалтай баяр бахалтай байна. Судалгаа тооцоотой тогтвортой хөгжлийн бодлого явуулж, бусад намаас ялгарч өрсөлдөөнд оролцох боломжийг бий болгож байгаа үзэл баримтлал бусад улс төрийн намуудад ч өгүүлэгдэж байгааг судлаачдын зүгээс хэлж байна. Өнөөгийн улс төр дүүсээд байгаа нөхцөлч эрх баригч намын үзэл баримтлал тодорхой бус агаатай холбоотой гэдгийг хэлж байсан юм а. Яг Монголд бол улс төрийн нам жинхэнээр төлөвшсөн үгүй юу гэж. За үзэл бодол дээр гэдэг бол ам яриагаар байснаас биш, яг ажил хэрэг дээр яваад үзэл бодлоор ялгарсан нам цөөхөн байсан шүү дээ. Саяхан болтол бол дандаа нийгмийн халамж хэрэгжүүлж ирсэн намуудаар тийм ээ засаг эрх бариулж ирсэн. Одоо энэ 19-20 он гэдэг бол харин үзэл бодол дээр гарч иж магадгүй. Ягаад гэвэл улс төрийн намаас ард том нь өөрөө засахж байгаа учраас тийм ээ. Одоо жинхэнэ үзэл бодлыг харах гэж хүмийн биш, намын удирдагчийн биш, цаад үзэл бодлыг харах гэж ингэж өөр хандлагаар хандаж магадгүй юм л та. Одоо цаг хугацааны хувьд бол нэлээд урт удаан хугацаанд олон ажлын хэсэгт хамжиж ажиллаж одоо энэ үзэл баримтлалаа одоо босгож ирсэн. Тэгэхээр бол энэ арчилсан намын одоо үзэл баримтлалыг шинжилснээр бол энэ арчилсан нам цаашдаа улс төрийн сонгуулиуд оролцохдоо за улс төрийн сонгуульд оролцож одоо төрийн эрхийг авах юм бол арчилсан намын одоо зүгжгийг зааж за ажиллах хүрээг зааж хязгаарлаж өгж байгаагаар бол нэлээд ач холбогдолтой гэж ингэж бодож байгаа. Хувь хүний эрх чөлөө, эдийн засаг, улс төр, шударга ёс, үндэсний эрх чөлөөг хангах 5 тулгуур үнцэс бүхий ардчилсан намын шинжилсэн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах хаян өнөөдрөөс эхэлж байгаа юм а.